За сайн байцгаана уу. За ипотекийн зээлийн төлөлтийн график шалгах Excel-ийг ингэж хийдэг байх нэ гэж үзүүлж байна. За ер нь ипотекийн зээлийг биш тий. Яг хүүн үнэн зөв бодогдож байна уу? Тухайн ипотекийн зээл нь графикаар үнэн зөв гарч ийн үү гэдэгт эргэлзэж байвал өөрөө ингээд бас Excel дээр шалах боломжтой байна. За 50 сая төгрөгийн 60 сарын хугацаатай зээлийн ипотекийн 8%-тэй. За ингэнгүүт сар төлөх дүн болон ингээд зээлийн одоо төлөлтийн хуваарууд ингээ гараад ирчихнэ. За ийм жишээ. За энийг болохоор 31 жил болох юм. За жил болохоор ийм болж сар төлөх дүн. За сар төлж байгаа хүүнүүд. За хүүн ингээд төлөх тосом ингээд хүүнийх нь хэмжээнд буураад төлөлт нь одоо тэнцүү төлбөрөөр аргачлах учраас тэнцүү хэрнээ хүүнд буурч байгааг ингээд харж байна. За тэгвэл одоо нөгөө үндсэн төлбөрийн аргачлал. За үндсэн төлбөрийн аргачлалаар байна шүү дээ, тийм ээ. За үндсэн төлбөрийн аргачлалаар за ингээд энэ зээл ингэж харагдаж байна. Үндсэн төлбөрийн аргачлал 10 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 15 жилийн 15% зээлвэл үндсэн төлбөрийн аргачлалаар сар төлөх дүн. За энэ зээлийн хүү ингэж төлөгдөх нэ. За энэ үүнийг нь 1 жил болох юм. За ингээ автоматар тооцоолж байгаас за тэгж сар төлөх дүн сар төлөх хүү. За үндсэн зээлийг төлөлт ингэж хийгдэж байна. За ийм хоёр ипотекийн хоёр зээлийг ингэж хянаж шалгах энэ хоёр хэсэг. За мөн дүүжлэн та хувийн зээлийн яг хүүн зөв бодогдож байгаа хэсэгт хэмэл тавих юм бол бас энэ Excel-ээр шийдэх боломжтой. За ингээд олгосон зээл тухайн зээлийнхаа одоо хуваарийг ингээ өөрчлөөд огноог нь оруулчихна. За тэгэнгүүт энэ тухайн одоо хүүнүүд нь ингээ гараад ирнэ. За тэгээд за зээлийн графикаас яг сар төлөх графикууд нь яаж хийгдсэн за тэрүүгээр ингээ гаргаад байна. За тэгэнгүүт таны зээл яг энэ юугээрээ зээлийн үлдэгдэл нь яг энэ графиктайгаа ингээ нийцэж явах хэрэгтэй. За ийм Excel байна. За ингэнгүүт нь штэ энэ зээлийг хаах дүн ингээ гараад ирдэг. За энэ зээлийг болохоор яг одоо яг 5 сарын хугацаатай зээл авчаад 2 дахь сар дээр нь хаа гэх юм бол хаах дүн ингээ гараад ирдэг. За энэ зээлийн хүүнийх нь тооцоолол болон сар болгон төлөлт хийж байгаа хэмжээнээс хамаарат зээлийн үлдэгдэл хэрхэн өөрчлөгдөж хүүн хэрхэн одоо тооцоологдож байгааг одоо тухайн зээлийнхаа графиктайгаа тулгаад шалгах боломжтой.